За ингээ хурдны галт ирэх дээр ирсэн байна. Тэгэхээр Бээжиндээ нэг хончоод за тэгээд одоо Гуанчжоу руу явах гэж байна. За энэ ингээд цаашаагаа ингээ харах юм бол амар том ийм гейтүүдтэй. Тэгээд маш олон байгаа. Тийшээ орохоор бас дахиад гейт байгаа. За бид хоёр одоо ингээд G91 гэдэг хурдны галт иргэн цуун. За тэгээд тэр маань болохоор ойролцоогоо 7-8 цаг яваа шууд Гуанчжоу ордог. Би өчигдөр үсээ бүр яхаа мэдхээ өлчөөд тэгээд нөө амар тослогтоод хөлөрсөн байсан учраас угаангуудаа сүлжээд тэгээс эсцэж игээд дэлбэрчлээ. За одоо манай G91 болохоор энтлийн хаалганаас явах юм байлээ. За үүднээсээ ингээд янз бүрийн юм авч болно. За ерөнхийдөө нэг Trip гэдэг аппликейшнаар захиалчаар шууд пассворд бол шаардлагагүй. Тасалбар бол бүртээ үзчихдэг. Бишээ тикет шаардлагагүй пассвортаа үзүүлээд болоо гэсэн. За тэгээд эндээс ингээд явах. Тэнд байна. Цаг нь харагдаж байна. G91 гэдэг ингээд цаг харагдан. За G91 болохоор 14 цагаас хөдлөх хэрэгтэй байгаа. За тикет чек хийх гэсэн арай ихлэг байгаа маань. Тэр хаалгаар цааш нь явна. Би өөр нь явж байхад бас блогуудаар танаас харуулж ирсэн шүү дээ. Ингэж суунаа, ингэнэ тэгнэ гэдэг. Тэгээд ito дэлгэрэнгүй харуулж ирсэн. Хэрвээ та нар санаж байгаа бол гэдэг. Тэгээд яг ер нь бол ингэж сая ер нь бол хүмүүс янз бүрээр одоо Гуанчжоу ордог. Тэгээд нэр сууч мажуулаа. Янз бүрээр ер нь Гуанчжоу ордог. Тэгээд яаж орох зүгээр мөгөрөг асуудаг. Зарим нь хотоор дамжиж явдаг. Зарим нь Улаан цав гэдэг газар дамжаа бэж явдаг. Зарим нь шууд Гуанчжоу нисдэг. За яг одоогийн байдлаар болохоор Гуанчжоугийн шууд нисдэг Монгол улсаас маань зогсчихсан байгаа учраас яг энэ үед ямар арга хэрэглэдэг вэ гэдгийг үзүүлж бодсон. За мэдээж ер нь маш олон янзаар явахыг үзүүлж ирсэн. За мөн Хонконгоор дамжаад явахыг бас үзүүлж ирсэн те. Тэгэнгүүтээ одоо Гуанчжоугаас шууд 50 минут яваад Хонконг ороод Монгол руу нисэж ирсэн. Тэгэнгүүт одоо болохоор Бээжинд рүү нисээд Бээжиндээ нэг хончоод тэгээд маргааш болохоор хурдны галт иргэнд суугаад явах юм аргыг үзүүлж байна. Тэгэхээр энэ арга маань бас дундаа нэг хоног ч гэсэндээ бас тодорхой хэмжээгээр гоё арга. Тэгэхээр хамт манаас энэ аргыг сураад авах зүйлүүд байх гэж бодож байна. За одоо ингээд хурдны галт иргэндээ сууж чинь. Тэгээ энэ яг энд ингээ хүмүүс амар балер амар их тамигдтаад байт юм уу? Амар өнөртэй. Гэтэ хурдны галт иргэн бол маш гоё. Хурдан явна. За манайх ч 10 дугаар байгаа. За тэгээд суудлаа харахад хавцсан бол чэйжилч хэрэгтэй. За чинь 10 дугаар байгаа. Манайх ч 10-ын DF гэсэн. Биш 11-р байгаа 10-ын DF. За одоо болохоор хурдны галт иргэнд суудсан байна. Цагт 300 км хүртэл хүртэлх хүчин чадалтай. Бээжингээс хурдны галт иргэнд суугаад Гуанчжоу бас 8 цаг явдаг. Яг нь цаг нь бол янз бүр байдаг. Гэхдээ энэ нөгөө нэг цонхон өөрөөсөө юм нэг хурдыг багасгахчтай учраас биднэрт бол яг ингээд энгийн вагонд явж байгаа юм шиг санагддаг. За тэгээд амар тухтай. Би бас өмнө нэг влог дээр танад харуулж ирсэн. За тэнцээ ингээд хурдан хэдэн одоо километр цаг хүрж байгаа вэ гэдэг бол харагдаад ингээд байж идэг цагтай. За одоо 348 км цагийн урттай явж байна. Тэгэхээр бас 300-аас ч илүү заримдаа бол хурдлаад байна. Тэгэхээр бүр яг дээд хурдан бол би сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө их хвчлэн 300 км цагийн урттай явдаг. За тэгээ ийм гоё ийм цаа оруулж ирж зарсан. Нэг ийм самар авсан. Итгүү. Яг юуны самар. Мандур сони юм байна. Хагалах юм болов? Шууд идэх юм болов? Хагалах юм шүү. Ямар сони самар гэсэн чинь ингээд зөөлхөн болгоцсон. Ялчаас юм болгоцсон хуураад. Цоо. Мохач юм шүү, дажууч юм шүү ямар сони самар. Болоо лимонта цагаа уусан дээр юм байна.
цаа өгдөө. Одоо ингээд хайч чаа тий. Хотууд нь харагдаж байна. Ингээд маш олон өртөөн дээр зогсоод явна. Тэд амар гоё юм хэлгүү. Доороо арзитгтай. Хамгийн гоё юм нь арзитгтай. Тогтой. Тэгээд энэ ч ингээ хоёроор суудаг. Тэгээд цааталт нь дахиад гурваараа суудаг бас байгаа. 0 амар гоё. За тэгээд үнийн хувьд ерөнхийдөө ялгаатай. Тэгээ одоо яг нэг үзэсгэлэнгийн үеэр Кантон Ферри үеэр юу н хавартаа намартаа маш их үүнд орчдог. Тэгээд одоо бол 1000 онтой байна. Ингийн суудаг штэ. Тэгэнгүүт энэ ч бас дотор зэрэглэлтэй. Тэгээд 3 зэрэглэлтэй байдаг. Юу ааж байгаа. Зүгээр бүр хамгийн хамтхан үедээ ерөнхийдөө бүр буулаа гэхэд Монгол мөнгөөр нэг 350,000 орчим гэсэн үг шүү дээ. 700 яваа хүртэл буудаг юм бол тэгээд үнд орохороо дэшег яваад одоо бол нэг хүний 1000 онтой байна гэсэн үг. Тэгээд маш хурдан хугацаанд маш их километрийг туулж чаддаг. Тэгээ ерөөсөө энэ чинь ингээд хятад зүгээр ингээд хөдөө явж байгаа шүү дээ. Тэгсэн ирнэ. Одоо ч тэгэхээр Гуанчжуугаас Бээжин хүртэл 1888 км. За бараг 2000 км байна тий. Тэгэхэд бид нар одоо нэг бараг хэдэн цагийн хугацаанд 4 цагт биш 2 цагт хөдөлсөн байхгүй одоо орой 9 цаг 45 минутанд одоо бид нар буух байхгүй. Тэгэхээр маш хурдан хугацаанд одоо юу вэ 7 цаг 7-8 цагийн дотор зүгээр маш их километрийг бол тулчж байгаа хгүй. Тэгээд ерөөсөө хатууч хөдөө яваад байгаа юм уу? Хөдөө явж ин гэдэг хэрнээ зүгээр ингээд чимдамж ширцэн жижигхэн чимдамж гэдэг. Амар бьюти явж байгаа хгүй. Амар бьюти явж байгаа. Ингээд өсгөдөг гутал муталтай зарим ингээд охтууд нь бүр ингээд өсгөдөг гуталтай сандалтай юу бүхтэй зөө. Тэгээд ингээд бид нар чи үгдээ хөдөө гадаа явж ингээл хамаг байдгаараа баглаал ингээл боогоол тэг энэ минийгаа өмсөөл ингээл явдсан штэ тэгэнгүүт амар юм чөлөөтэй айгуу тийм их хэмжээний дэгжин явж байгаа хгүй юу. Тэр байдалд нь бол маш их хэмжээгээр хатаархаж байна. За манад ч гэсэн хурдан ийм гал тэрэг тавигдаасаа гэж юу хүсэж байгаа гэж бодоо влог болгон дээр энд ирэх тоолондоо л тэгж ярьдаг. Гэтэ энэ Ирэнээс Бээжин хүртэл байхгүй. Яг хоёр нь яваанда тавигдаж магадгүй гэдэг. Зөвхөн Бээжингээс цаашаа бол хар мянган тийшээ явна. Маш олон хотуудын хооронд яг ийм байдалтайгаар бол дамжаад явж болох. Энэ за энэ одоо яваад нэлээ удацсан учраас оройны хоол идэнэ. Тэгээд вагонуудынхаа яг нэг голдлын вагонд нэг хоолны газар гэдэг. Тэ хажуугаар яваад идэг. За яжаарай. Ийм хоёр хоол авсан. Миний харахаар юу гэдэг. Бодатай байна. За, дахин юм ахтай. За, юм ах. Жахан бич гахаа гэсэн. Миний болохоор жоохон халуун ногоотой нэг янгал төчөр. За, энэ юу вэ? Луун бай, ногоо бай. Ороо дахиад тэмээ. За тэгээд нэг ийм хоёр хоол аваад тэгээд ийм цаа аваад тэгээд нэг пепси аваад тэгээд нийлээ хэд болсон бэ гэж үү 110 явсан гэдэг чинь за ойролцоогоор нэг 54,000 төгрөг орчим болсон гэсэн үг. Тэгээд өгөөд час хаалсан байдаг. За сахалраа. Сахалраа. Бам. За 0 нь байж гэн. Дандаа сэлвэдэгтэй цэвэрхэн байдаг. Ингээд гараараа энэний дээшлүү доошлуулахад юм бариултай байт юм билээ. За 10 цаг болж байна. Уучлаа. Одоо бодод руугаа явна. За уулын такси дуудаад тэгээд явлаа. За яста маш том хурдны галт тэргийн зогсоол.
болохоор хөлөрж ядарч ирсэн гэдэг байхгүй. Одоо юу хийж гэж суугаас эхлүүлж байгаа. Суугаас эхлүүлж байна. Мөсөө